Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдтэй уулзах үеэрээ хүний эрх эрхчлөөг хязгаарлаж зөрчсөн хааж боосон хууль журмын хүндрэлээс салж хүн суртлын гогтгийг тайлахаар чөлөөлийг санаачлага дэвшүүлэн хэрэгжүүлж ажиллаж байгаагаа улсын их хурлын дарга танилцууллаа. Мөн зүүн бүс тэр дундаа Дорнод аймагт сэргээгдэх эрчим хүч агропарк ухаалаг хүлэмжийн аж ахуйн төслүүдийг бодлогоор дэмжинэ гэлээ. Тэгэхээр бид Дорнод аймаг буюу зүүн бүсээс сонгогдсон гишүүдтэйгээ одоо хамтраад энэ зүүн бүсийн хэмжээнд бүгдээрээ энэ өрх бүр цахилгаан үйлдвэрлэгч буюу нарны панел батарей хураагуур тавиад ингээ хуримтлуулад тэгээд 20 кВт дотор бол ямар зөвлөн зөвшөөрөл техникийн нөхцөл шаардахгүй зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа эрхлээд илүү гарснаар төвийн шугамд нийлүүлсэн бол өрх бүр одоо орлого болдог. Энэ тогтолцоог бүрдүүлье гэж. Харин орон нутгийн иргэдийн зүгээс хууль тогтоомжийн хэрэгжилт байгааг хэлж, авилга, ашиг сонирхлын гэмт хэрэгт хариуцлага тооцдог, ил тод мэдээлдэг байх шаардлагыг дэвшүүлж байлаа. Мөн хариуцлагатай уулуурхааг дэмжих, нөхөн сэргээх үйл ажиллагааг сайжруулах, эдийн засгийн өгөөжийг орон нутагт нэмэгдүүлэх, хяналтыг чангатгах шаардлагатайг хэллээ. Ер нь одоо Монгол улсад бол олон сайхан хууль батлагдж байгаа боловч хэрэгжихгүй байгаа хуулиуд бас маш олон байна. Жишээлбэл одоо ингээд махны техникийн зохицуулалт одоо хэрэгжих ёстой байтал ингээ 3 жил болж байна. Энээс болоод одоо ингээд иргэд маань бас эрүүл аюулгүй хүнсээр ингээд бас хангах боломжоо бас ингээ алдаад явж байна. Энэ уул уурхаан чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад хяналт шалгалтыг өндөржүүлмээр байна. Байгалийн нөхөн сэргээлт гэдэг юм үнэхээр 0 болчиход байна. Хууль бусаар олсон орлогуудыг бүх ах トゥ төрөл сотонтой нийлүүлээд хураадаг нь хуулиа яаралтай гаргаач. Энийг нэг яаралтай гаргаач гэж хэлчихсэн. Хоёрдугаарт ер нь энэ шүүхийн тухай хуулиндаа нэг шинжил хийвэл яасан. Шүүхийн байгууллага, прокурорын байгууллага ер нь маш хүнд байдалтай. Ер нь асуудал зөв шийдэгдэх гэсэн болж штэ. Төсвийн Сахилгабаат төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хуулийн төслийг хэлэлцүүлэхээс гадна эрх мэдлийг орон нутагт шилжүүлж, иргэдийн эрх эрхчлөөг бүх шатанд баталгаажуулах шинжилгээг эхлүүлж байгаа улсын их хурлын бодлогыг иргэд дэмжиж байгаагаа илэрхийлж, тууштай хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцгойлон сануулж байлаа.